Эртний Египтчүүд бадамжийн хот цэцгийн хэлбэрээс сэтвлэн барилга байгууламжуулсан уран бүтээл төрөгдөг байсан. Хүндрэлтэн үргэлж байгаль ан амьтныг ажиглаж тэднээс суралцаар ирсэн билээ. Алдарт Леонардо да Винчи хэдийгээр нисдэг машин зохион бүтээж чадаагүй ч тэр шувууны анатомыг судалж хэрхэн нисч буугнаа ажигладаг байв. Тэгвэл 21-р зуунд Леонардо да Винчигийн адилаар байгалаа санаа авч дизайны шийдэл гаргадаг салбар бий болсон байна. Үүнийг биомиметикс гэж нэрлэдэг. Одоо биомиметиксийн хэд хэдэн гайхалтай жишээг авч үзье. Бөхтөр халимны сэлвэр ба салхины сэнс. 36 тонн жинтэй амтнд сэлж чадах бүвэл далайгаас харин гарч ирдэг гэвэл та итгэх үү? Тэгвэл бөхтөр халим үүнийг өдөр тутам хийдэг. Харин үүний нууц нь сэлвэрт нь бий. Бөхтөр халимны сэлвэр 5 эсвэттэй байдаг юм. Дьюкийн их сургууль, Westchester их сургууль болон Америк нэгдсэн улсын Тэнгисийн цэргийн академи эрдэмтэд халимны сэлвэрийн 5 эсвэт нь халимны сэлгэх чадварт нөлөөлүүлдэг болохыг олж тогтоосон байна. Эдгээр 5 нь усны эсрэг үзлийг 32% бууруулж, өргөлтийн хүчийг 8% нэмэгдүүлсэн байна. Үүнээс сэтэл авч нэгэн компани 5 хэ бүхий салхин сэнс хийжээ. Тавгартай сэнс нь жирийн сэнстэй харьцуулахад илүү их энерги нөөцлөдөг болон чимээ багтаа шийдлүүлж чадсан байна. Японы галтрыг ба шувууны антом. Япон улс дэлхийд хурдан галтрыгаараа алдартай. 1980-ад онд Японы хурдан галтрыгнууд нэгэн асуудал тулгарчээ. Галтрыгнууд урт түнэлээс гарч ирэх болгондоо маш чанга дуу чимээ гаргаж байсан юм. Галтрыгны зүтгүүр түнэлээр явахдаа урд хэсэгт нь агаар хөрөмтлөгдөж, гарах үед тэрхүү хөрөмтлөгцийн агаарнд харж чанга чимээ гардаг байсан юм. Тэгвэл энэ асуудлыг шийдэхдээ инженерүүд нохой шогшор шувууны хошуунаас санаа авчээ. Нохой шогшор шувуу нь агаараас ус руу шумбахдаа харьцангуй бага хэмжээний ус засварладаг байна. Ийхүү тус шувууны хошууны хэлбэрийг туулбарлан галтрыгнийхээ зүтгүүрийн дизайныг өөрчлөхөд урдныхаас 15% бага эрчим хүч зарцуулдаг. Хурд нь 10%-аар нэмэгдсэн байна. Шумуулын хошуу болон дарин зүв. Шумуулын хатгалтыг бид төдийлөн мэдрээд байдаггүй. Энэ нь шумуулны хошууны бүтцтэй холбоотой. Шумуулын хошуу 7 ширхэг хөдөлдөг хэсгээс бүрддэг өвөрмөц бүтцтэй. Тэрхүү 7 хэсгийн хоёрыг нь шумуул хошууга амтны арьсанд бэхлэхэд ашигладаг ба өөр 2 хэсэг нь арьс руу удаанаар шигдэн ордог байна. Үүний дараа сорох хэсэг арьс руу нэвтэрдэг. Тэгвэл 2011 онд эрдэмтэд үүнээ санаа аван 3 хөдөлдөг хэсэгтээ зүв бүтээсэн ба хатгах үед мэдрэгдэх хөдөлт нь ердийн зүнээс хавгүй бага байжээ. Авруу загсны арьс ба халдвараас сэргийлэх гадаргуу. Халимны арьсан дээр том мөөгөнц ургадаг бол авруу загсны арьс огт тэгдэггүй байж. Үүний учир нь авруу загсны арьсан дах bijил бүтцтэй холбоотой. Авруу загсны арьсыг электрон микроскопоор харуул сонирхолтой хээ үзэгддэг ба эрдэмтэд уг хээг дуурайлган хийсэн байна. Тэрхүү хээг хаалганы бариулт гэх мэт хүний гар их хүрдэг зүйлсээр сэлэхэд зарим бактерийн тоог 94% бууруулжээ. Авруу загсны арьсны хээ бас өөр нэгэн дизайны шийдэл болж өгсөн юм. 2008 онд Бээжингийн Олимпийн усан цэлэлтийн тэмцээний төрлөлдөд Америк нэгдсэн улсын шигшээ нийт алтан медалийн 98% авсан. Ийм том амжилт гаргахад нь авруу загсны хайрсны хийнээс сэтвэлсэн дизайнтай хувцас болсон байна. Speedo компани NASA-тай хамтран хийсэн тэрхүү хувцас нь усны эргүүлэг үүсгийг багасгаж тамирчдыг илүү урдан сэлэхэд тусалсан байна. Авруу загсны хайртай хувцсыг одоо усан цэлэлтийн томоохон тэмцээнүүд хоригддог болсон. Усан дотор наалдаг цав. Хясаанууд далаад амьдардаг хэрнээ чулууд болон усан онгоцны ярууд наалддаг. Энэ нь тэдний ялгаруулдаг тусгай урагтай холбоотой болохыг судлаач дэлгэрүүлсэн юм. Хамгийн гайхалтай нь хясааны ялгаруулдаг цав нь наалдж байгаа зүйлээсээ тасарсан ч буцаад наалдах чанартай юм байна. Энэ чанар нь цавууны найрлагдах нэг амин хүчлийн үйлчлэл аж. Уг амин хүчил нь төмөртэй маш хүчтэй холбогддог бөгөөд холбоо тасарсан ч бутад холбогдож чаддаг байна. Минж ба ус нэвтэрдэг хувцас. Минжууд усанд сэлэх үедээ биеийнхээ хадгалааныг алддаггүй. Энэ нь минжний цуцаан хөөгөнд аврахтай холбоотой. Гэхдээ тэдэнд биеийнхээ хадгалааныг хадгалахад тусалдаг. Өөр нэгэн зүйл бий. Минжний үс маш шигүү учраас давхар хооронд агаар хадгалж дулаанаа барьдгаас гадна биеийг нь хуурай байлгадаг аж. Үүнээс сэтгүүлэн Массачусетсийн технологийн хүрээлэнгийн инженерүүд хунцраар минжний үсний бүтцтэй төстэй хиймэл бүрхүүл үүсгэжээ. Тус бүрхүүлийг дулаанаа хадгалдаг усны хувцас бүтээхэд ашиглаж болно гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Морин шоргоолны үүр ба өөрөө сайн гарчулдаг барилга. Морин шоргоолны үүр доторх температур шоргоолж амьдрахад таатай байдаг аж. Гадаад орчинд агаарын температур хоногийн хугацаанд Цельсийн 1 хэмээс 38 хэм хүртэл огцом хэлбэлцдэг байхад харин шоргоолны үр дотор тогтмол 30.5 Цельс градус орчим хадгалагддаг. Энэ нь шоргоолж амьдрахад таатай температур юм. Зимбабве улсын Хараре хот дах Eastgate Center байрлал архитектор Мик Пирс морин шоргоолны үр хэрхэн дотоод температураар зохицуулдаг болохыг судалжээ. Тэрээр судалгаанаас олж мэдсэн зүйлсийг 31 м2 талбай бүхий Eastgate Center барилгад хэрэгжүүлсэн юм. Тус барилга уламжлалт дизайнаар барьсан барилгуудтай харьцуулахад халаалт болон хөргөлөлтөд ашигладаг эрчим хүч нь 90% багассан байна. Eastgate Center барилга нь том яндангуудтай бөгөөд шөнөдөө хүйтэн хагаарыг байгалийн аргаар дотгошооруулан шалны автангуудыг хөргөдөг байна. Өдөртөө эдгээр автангууд нь сэрүүн хуваар байдаг тул нэмэлт хөргөлтийн хэмжээ их хэмжээгээр буурдаг байна. Бид биомиметикийн хэдхэн жишээг сая авчирчлаа. Амьд организмууд эдгээрээс гадна дизайн инженерчлэлийн шийдэл олж өгсөн олон тохиолдол бий.